За амар мэндөө багш нь Мяс хөрөнгийн зол баяр хүүтэйгээ 2 дахь хичээл онлайн хичээл орж ин тийм ээ. За тэгэхээр хоёулаа хүннүү айлгуу хөгжмийн сургалтын төвийн язгуур урлагийн цогц сургалт өгье. Хүннүү айлгуу хөгжмийн сургалтын төвийн танилцуулга гэдэг ингээд багш нь ингээд хавцчуулаад ингээд ноотны дэвтэрээ нөгөөр онлайн дэвтэр дээр нь ингээд зөндөө юм бичсэн байна. За миний хүү энийг нэг сайхан тайлбарлаа. Өөрийнхөө ойлголтоор л ярьчих миний хүү. Язгуур урлагийн цогц сургалт бүхий. Болж байна зөрөгтэй. Айлгуу хөгжмийн сургалтын төвийн. За ингэж байна. Товч танилцуулга. Товч танилцуулгууд юм байна. За энд нэг дөрвөн юм байгаад байна тийм ээ. Юу юм бэ? Дөрвөн юм байна. За энийг ерөөсөө тэр тодруулснуудыг уншчих тийм ээ. Багшийг анхааран Сонссон. ухаарч гэдэг тод биш үү? Энийг тод бичсэн уншаад та. Анхааран ухаарч давцаар Амьлуул. амьлуулна. Тэгээ энэ дөрвөн үе шатыг л хэлэх гэдэг. За ингээд суралцагчийн маань хан улд дүүргийн 115 дугаар сургууль 6 дэнгийн ангийн сурагч. Мяс хөрөнгийн зол баяр. За зол баяр гэдэг хүний хөгжмийн боловсролын түүхийн хүү эхэлж байгаа юм тийм ээ. За ингээд үргэлжлүүлэнгүүт миний хөө энэ нөгөө хүннүү айлгуу яаж ажилдгийг, ямар дүрэн байдгийг, ямар хичээлүүд үздгийг тийм ээ. Хөгжмийн онол ерөнхий төгөлдрөөр нотны програм гэдэг ингээд 2026 он гэдэг ингээд бичсэн байна. Багшийн нууц дугаар. За ийшээ болоод ирсэн чинь төгөлдөр хуурын. Одоо шил хоёлаа до мажорын гам уншин. Тэгээд богино арпежо, урт арпежо, аккорд. За энийг дуусгангуудаа ля минор, тэгээд соль мажор, ми минор гэдэг эднийг тоглоос орчин гэдэг маань өөрөө хөгжмийн боловсролын талбар болсон төгөлдөр уртагаа танилцчих юм байна. Энэ төгөлдөр уурын маань бүтэц байж байгаа тийм ээ. За ингээд энд нийтдээ 88 их шиг байгаа. Ямар их шиг хаана барилдгийн, яаж ихшгүүдийг үеэр, үсгээр, дүрсээр тийм ээ тэмдэглэдийн гэдэг талаар бичсэн байна. За эндээс морин хуурын баруун гарын дасгал тийм ээ. Жам багшийн ногоо номноос авсан ийм бүтээлүүд тэгээ хүннүү айлгуудаар яг хэрэгэлдэг маягаар шивсэн нот нь ингээ байж гэнэ гэсэн үг. Баруун гар гэхээр зөвхөн зүүн гаргуугаар зөвхөн одоо энэ нарийн цогцсоо татчихин C гэдэг. Одоо эндээс фа орж ирж байна тийм ээ. Ийм л юм байгаа. Тэгээ бүтэн дөрөвт хагас бүтэн гэдэг нотууд эхний 7 дасгал байгаа. За үргэлжлүүлээд 2 гарыг нийцүүлэх. Одоо энд зүүн гар маань орж ирнэ. Эхлээд нарийн цогцсоо симбо татж байгаа эндээс одоо ингээ 4-р хур орж ирчих зүүн гар. За ингээд зүүн гарын дасгалууд орж ирнэ. 2 гар нийцнэ. Чавцсандаа бас шилжих дасгалууд байгаа. Чавцсан шилжих дасгал маш чухал байдаг, тийм ээ. За ингээд бидний хамгийн анхны бүтээл болох хэлээрээ гэж амингийн нариулга, загчин ардын дуу, булгаар, хүрэн цүнх гэх. За ингээд энэ хамгийн дээдлэлтэнд байгаа нь морин хуурын нот, энэ төгөлдөр хуурын баруун гар, төгөлдөр хуурын зүүн гар. Дахиад морин хуур, төгөлдөр хуурын зүүн баруун гар, зүүн гар гэдэг ингэ явчихсан. Энд зохиол дуусч байна тийм ээ. За ингээд энийг одоо бид нар ядаж эхний ээлжинд морин хуурын нотыг бичих ёстой. Бичиж уншаад авах юм бол маш хурдан суурна. Дараагийн бүтээл болохоор одоо бидний сонгодог зохиол гэж ярьдаг дэлхийн зохиолуудтай танилцсан. Евлоховын хөгжим романс гэдэг зохиол байна. За энийг морин хууранд хөрвүүлсэн. Мэдээж Евлохов бол морин хууранд зориулж бичиг байгаа шүү дээ. Хийлэн зориулсан ч юм уу байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг Батбаяр гэж одоо манай консерваторийн Ахмад Алдарт багш байгаа хөрвүүлсэн байна. За ингээд дараагийн бүтээл болохоор хийнх гинэ. Уншаарай. Си алтан хоёрын найруулга. Чи алтан хоёрын найруулга, багшийн найруулга, Монгол ардын дуу 4 бол гэж тийм ээ. Тэгээ энэ 1-р холоо 2-р холоо зөвхөн морин хуурын парч байгаа шүү. Доор нь төгөлдөр хуурын 2 гар явах хэрэгтэй тийм ээ. За ингээд төгөлдөр хуурын хамсраатай багш нь ингээд найруулсан найруулга байдаг. За ингээд араас нь Оросын сууд хөгжмийн зохиолч бүр дэлхийн сууд хөгжмийн зохиолч гэж хэлж болохоор Михаил Иванович Глинка Алдарт дуу гэдэг бүтээл байгаа. За энэ бол одоо энэ дотор арай жоохон техник шаардсан зохиол болоод эхэлнэ. За ингээд үргэлжлүүлээд фа мажорын гамыг багш нь 2 төрлөөр яг өөрийнхөө найруулгаар ингээд бүтээсэн байдаг. Тэгэхээр нэг номоор олон их хурдаг гам гэдэг ийм нот байж байна. За энийг эхлээд ажиллаад өдөр болгон энийг хэвшүүлэн дараа нь нэг ихшгийг олон номоор хуурдах гэхээр арай эсэргэр болчих тээ. За ингээд зөвхөн зүүн гарууд нь өөрчлөлт. Өмнөхдөр нь болохоор зөвхөн баруун гар нь өөрчлөлтөө л яваад ирсэн бол. За ингээд жам багшийн ногоо ном буюу морин хуур сурах хичгээс 1, 2 дугаар дасгал, 3, 4 дугаар дасгал гэдэг. Багш нь ингээд энэ бүгдийг хэвлээд хавцтай нь хүүдээ нотны дэвтэр, онлайн дэвтэртэй өгсөн. Миний хөө сайхан пеналанда бүх юм хийгээд энд нэг юм гоо цүнх багш нь ингээд өгж байгаа тийм ээ. Ийм гар цүнх их амар өгдөн штеп том юм өрөөд яваад байхгүй. Энэ дотор ингээд бүгднийг эндээ юутай. Өнрөгөө одоо миний хөө ингээд хийчихнэ гэсэн. Энийг барьж байна.
За ингээ барьж байгаа багш нь үзүүлээ. За ингээ хартсан минь ингээ хийчихнэ. Одоо энийг үргэлжлүүлээд ээжтэйгээ минь хөө аавтайгаа нийлж хагаад хөвлээд цааш нь үргэлжлүүлээд яг группээр дарааллын дагуу байж байгаа. Өнөө айлгой хөгжүүл сургалтын төвийн үндсэн группээр нөгөө төлбөр тооцоогоо төлөө тэр групп руу орно шүү дээ. За тэгээд энийг ингээ хартсан. Энийг ингээ сайхан хартслаа тийм үү. За энэ дэвтрээ хартсан байж тийм минь хөө ингээ бүх юм хаяг нь байж байгаа. Ингээ хаялаа гэж бодоход муугаар бодоход энэ чинь хүмүүс энэ хаягаар чи авчраад өгчнө. Өө энэ хүннүү айлгой юм байна шүү дээ. Алтууйг өгш юм байг. Надад авчирч өгсөн тохиол байдгийг. Тэгэхээр энэ маш их үр дүнтэй. За ингээд пенал бүх юм ингэж бариад минийхөө ингээд бариад явчихна шүү дээ. За чи ийшээ нэг бариад нэг алхах та. Ямар харагдах нь. За нэг гой алхаад минийхөө. Өө ингээд бариад явчих. Тэгээд хуура нэг талтаа ингээд үрчин шүү дээ. Одоо удахгүй багш нь хуур, морин хуур, чихоол, тийм ээ, давирхаа бүх юм захиалаад өгчихнө. За хүүдээ амжилт хүсье. За, гялалаа.